Гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд байгаа энэ үед Монголын спортын холбоодоос захим хэлбэрээр олон үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Монголын Усын спорт сонирхогчдын холбооноос дасгалжуулагчдынхаа зэрэгэл ахиулах сургалтыг эхлүүлжээ. Монголын Усын спорт сонирхогчдын холбооноос багш дасгалжуулагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Level 2 буюу Аз твийн аварга, олон улсын чанартай тэмцээн, Монгол улсын аварга, нийслэлийн аварга, нэрмж тэмцээнүүдэд өрсөлдөх хэмжээний тамирчдыг бэлтгэх төвчний дасгалжуулагчдыг бэлтгэн гаргах сургалт явуулж байна. Усын спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний мастер төлгөөний өдөртөг явуулж байгаа цуврал захим сургалт 5-7 хоногийн турш үргэлжлэх юм а. Мөн энэ хүрээнд сургалтын ач холбогдлыг дээшлүүлэх, орцогчдын сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын гавьяа тэмч Насанбат нэмэлт тэжээлийн талаар дасгалжуулагч Сүхбат статодинамик бэлтгэлийн үндсэн ойлголт сэдвүүдээр зааж байгаа хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулснараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усын спортын төрлөөр хот хөдөөд 70 орчим багш дасгалжуулагч дагнан ажиллаж байгаагаас энэ сургалтанд 50 гаруй багш дасгалжуулагч хамрагдан оролцож байна. Сүүлийн үед усан бассейнууд олноор баригдаж байна. За одоогийн байдлаар бол нэг 70 орчим багш нар байгаа. За сургалтанд бол 50 гаруй багш нар хамрагдаж байна. За зэрэгэлтэй багш бол манайхаар бол нэг 5-аас 10% эзэлж байгаа. Одоогоор бол дэлхийн аварга олимпиад тамирчид бэлдэж байгаа багш нар бол цөөхөн байгаа. Ийм болохоор бас олон аймагуд бассейнтай болж байгаатай холбогдуулж аймаг болгоны багш нарыг бас сургах зорилготой онлайн сургалтыг явуулж байгаа. Монголын Усын спорт сонирхогчдын холбооноос 2020 онд 5 тэмцээн зохион байгуулахар төлөвлөсөн ч COVID-19 цар тахлын улмаас шалтгаалж ердөө ганцхан тэмцээн явуулжээ. Сүхбаатар аймгийн баруун урд хотод болсон усын спортын өсвөр үе эдэрчүүдийн усын аварга шалгаруулах тэмцээнд 250 орчим тамирчид өрсөлдөж 10 гаруй тамирчин шинээр усын спортын цол зэргийн болцол биелүүлжээ. Мөн 2020 оны 25 метрийн зайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сард Абу Даби хотноо явахаар төлөвлөгдөд байсан ч зуцлагдлаа.